За улсын хурлын гишүүн очрот. За би бас өдөр хэлсэн. Нэг зүгээр нэг өнгөн маягаар гэж их хурлын тогтоолын төслийг гаргадаад болох хэрэгтэй л болчиход байгаа. Урд нь ингээд 4-5 удаа гаргасан байна. Хэрэгжилт 33%-тай. Яг одоо яг тэр завгаараа л орж ирж байгаа. Тэгэхээр бид ер нь цаашдаа энэ их хурлын гишүүдчээс хэлээд байна. Өөр ингээд хилцгэсгийн шийдэж хааш явуулцдаг. Тэгээд нэг сайжирсан юмгүйгээр очиод батлагддаг. Нэг ийм лугал орчод. Тэр энэ хилцгэсэг дээр ялангуяа энэ мэргэжлийн байнгын орооны энэ гишүүдийн хэлж байгааг сонсоод яриад тэгээ энэ асуудлаа бас нэг арай нэг зөв чиглэл рүү оруулж ирээд хурлын тогтоолуудыг бас цаашдаа ингээд батлаад явдаг болмоор байгаа. Тэгэхгүй бол энэ янзаараа явах юм бол өмнөх 30 жилийн түүх чинь дахиад давтагдах гэдэг. Яг бодиттой тэдэн компанид хэдэн хувийн энэ тийм учраас нөгөө нэг тэр 101 компаниас чинь 33-ын ингэж сонгогдсон. Тэгээ энэнийхэн тэдэн хувийн ингэж байгаа бүр тодорхой оруулж ирэхгүй яг л өмнөх түүхэл давтагдах гэдэг.